Шагаа харваа бол үүсэл гарлын хувьд бол одоо бүр эртний Чингис хааны үеийнээс одоо яригддаг. Чингисийн одоо урилгуудаас ахвала тэгээ Чингис хаан бол одоо энэ тэнд байлдаан одоо энд яваад энэ тэнд одоо амарч авах хугацаанд одоо энэ тэнд хол газар дайлаар амардаа тэгээд одоо цэргүүдийг амрааж авах хугацаанд одоо тэр цэргүүд одоо тэр үедээ бас далны ясан дээр одоо малын шагаагаар тавьж нисэлж одоо нөгөө талдаа бас одоо шагаа өрж ингэж тэр шагааг нисэлж эхэлснээр ерөнхийдөө энэ спорт бол үүсжээ гэсэн тийм одоо судлаачид энэ шагаа харваачдын судлаачдын одоо дүгнсэн байдаг. Тэгээд цаашлаад одоо 15 дугаар зуунаас эхлээд одоо энэ данш шиг одоо тоглож эхэлсэн. Тэгээд одоо зан узарын одоо бурхан шашны юу дэлгэрснээтэй холбоотойгоор бас цөөрөн газар бас нэлээ харваж одоо лам нар одоо чөлөө цагаа өнгөрөөж харваж тоглож байсан. Одоо тийм түүх дурсгал дом тийм зүйлүүд бол маш их байдаг. Тэгээд одоо 18 дугаар зууны эсвэл 19 дугаар зууны ихээр хүртэл юм одоо богд хааны дэргэдэг уран эмчингийн баг гэж хүртэл одоо дан эмгтээчүүдээр хүрсэн тийм одоо айхтар баг байсан энэ гэсэн тийм яриа хүртэл байд юм билээ. Ер нь бол Монголдоо бол одоо багын спорт гэдэг зүйлээр хамгийн одоо анхны спорт тоглоом үндэсний тоглоом тэгсэн мөртлөө багаар тоглодог учраас багын спорт тоглоом болж одоо сүүлийн үед бол спорт тоглоом болоод одоо маш их өргөн далайцтай хөгжиж байна. Одоо харахад энгийн юм шиг мөртлөнгөө маш их зохион байгуулалттай за маш их одоо уламжил одоо юугаа барьсан хүнддэгсэн ахмадаа хүндэлсэн залуус одоо хөгшин залуугүй одоо нийлж тоглох боломжтой одоо 8 настай учраас 80 настай хөгшид хүртэл хоорондоо ингээд эвлээ тоглоод явдгаараа энэ спортын онцлог нь тэр. Ер нь бол ирчүүдийн одоо уухай хадаасан ийм тоглоом учраас одоо дуут тоглоом л да. Ерөнхийдөө дуу хууртай дуут тоглоом учраас бас тэнгэр хураа харагдсан газар дэлхий өвчин янз бүрийн одоо малын янз бүрийн өвчин гарах юм бол одоо тэр үгэлдийг аргахын тулд энэ одоо шагаа харваачдыг дуудаж авчирч тойром тоглуулах харваачдыг уухайг одоо хотондоо гаргах энэ төргээ дээр үед бол одоо маш их энэ одоо шагаа харвааг бол одоо маш их хүндэлтэйдэлж байсан байна гэдэг нь бол одоо судлаачид болон энэ одоо ам дамжигдэж ирсэн ярианаас бол маш их элбэг байдаг. Шагаа спортын хамгийн гол зүйл нь ерөөсөө суудал гэж байгаа. Тэгээ хамгийн эхлээд ингээд зөв суун. За суусныхаа дараа мэдээж одоо энэ хашлах сум гэдэг юм зандан болон одоо хар энтергээд одоо юм хатуу модоор хийдэг юм хашлах. Энэ хашлахыг тэртайхан одоо барина. За би одоо энэ хэмжээнд одоо ингээд онохын тулд мэдээж эхлээд голоо харж таар тийм ээ. Голоо харна. За голд нь онохын тулд голоо харлаа. За зоолт их өндөр номыг харна. Миний одоо сум тэрчээ буунаа гэсэн одоо юугаараа мэдээж энэ зоолт. За тэгээ сум бол одоо хүн болгоны юу бол өөр гарам. Одоо миний сум бол одоо ингээд 15 гаруй 16 таа сум байгаа. За тэгэл 13 4-тэй тэгэл 10 20 гаруй сумтай ингээд янз гарамт. Энэ сум маань өөр гарамтай. За өөрийнхөө нислгааны хэмжээнд харуулж юмаа бэлдээ. За тэгээд энэ одоо боолт гэдэг энэ одоо боолтоо бариулахын тулд гавар төрөх байгаа юм. Одоо боолт нэгэсэндээ гулгуулахгүй халтруулахгүй байх нь шүү дээ. За одоо ингээд мэдээж энэ нэг ажиглана одоо ингээд за одоо шагаа харваачд багын харваачд нь бол одоо за сайхан банжин шүү гэж байгаа. Банжин гэдэг нь нэгэсэндээ энэ онохын тулд одоо чи анхаарлаа төвлөрүүлээ гэсэн банжих гэж ярьдаг. За тэгээ ингээд банжаага хийгээд за энэ эрхийн уран дээр ингээд тогтож байгаа. За ингээд дохлоо ингээд чинглээ. Одоо энэ бол аль болоход одоо ийм сулхан одоо өөртөө юм сул. За энэ ингээд сулхан ингээд чингвээд одоо энэ улан дээр очихын тулд энэ одоо бүх үе сайхан сулдуу байж байгаа. Тэгээд улан дээр очлоо. За улан дээр очино гэдэг нь одоо төрөүний үеийн харваачд бол усан дээр очиж байгаа мэт гэж ярьд юм билээ. Усан дээр очиход бол одоо мэдээж ширүүн очих юм бол болохгүй нь байна. Тэгэхээр одоо их зөөлхөн юуны сумны ард очих юм байна шүү. Шагааг услаад онохын тулд сумны ард очих бол ерөнхийдөө 70% гэж үздэг байхгүй. Онохын 70% сумны ард зөв ажилт.
За одоо тэгээд энэ янз янз очил да зарим хүмүүсүүд ингэж ихцхэн очино. За зарим хүмүүс ийм оюутай очино. За миний хувьд бол ингээ гушуутай очдөг. За тэгээ энэ одоо улаан өгснийхэн дараа энэ одоо энэ нэг ингээд одоо богоо оюугаа ингээ сулалж байгаа юм. Суларч ингээд. Заахан сулраад. Мэдээж одоо татна. 2-3 татлаа эмэрлээ. Ингээд одоо ингээ үлддэг. За Өвөрхангай аймгийн Алтан арга шагаа холбоо 2005 онд үүссэн цагаас хойш одоо улсад болон аймаг орон нутгийнхаа одоо биеийн төвийн спортын газрын одоо шалгаруулдаг аймаг орон нутгийнхаа одоо энэ шилдэг холбоогоор бол одоо 2009 онд Монголын шагаа харваа холбооны одоо шилдэг холбоо болж байсан. 2015 онд Өвөрхангай аймгийн шилдэг холбоо болж байсан одоо биеийн төвийн спортын. За мөн тэр амжилтаа баттгаа 18 болон 21 онуудад одоо Өвөрхангай аймгийн шилдэг холбоо гэдэг юм соёмб гардаж авсан. 2 удаа гардаж авсан. Монгол улсын одоо 100 хувьсгалын 100-100-ийн жилийн хойд Өвөрхангай аймгийн 2 баг дэд байр тэр 3 дугаар байр хоёрыг эзэлж одоо асан түүхэн амжилт тогтоос өнгөрдөг одоо 104 жилийн яваар Өвөрхангай аймгийн баг харваачд маань Гоорд гэж баг харваачд маань төрийн наадмын төрөө хүртэж бас улсын цолтой харваачд маань бол нэмэгдэж сайхан зүйл болсон. Одоо энэ цагаан сар шиний одоо манай Өвөрхангай аймгаас 6 харваач цол нэмэж одоо цол нэмээд одоо цолоо анхардаж авах гээд одоо ингэ байж байгаа.